өнөөдөр хүүгийн маань төрсөн өдөр өчигдрөөр яасан гэж яг унтчих яах та. Хүү маань ингээд уйлээдсэн байхгүй юу? Тэгэд би зүүдэндээ зочоод хүүгээ ингээд тэрсэн чинь хацар нь нүлэмсэндээ норцсон. Тэгээд дэр нь бүр норцсон амар хөөлцсөн байсан. Тэгээ яаж яагаад нөхөр маань өчигдөр нөөг томилтоор өөр хотлоо явцсан. За тэгээд маргааш өмнө нөгөөдөр ирнэ гэдэг чийсэн. Тэгэд би хүүгээ миний хүү энд байна. Хураагийн хураалчаад тэгээд тэрврээд унтсан чинь гайгүй болцсон байсан. Тэгэд би өглөө асууж байгаа байхгүй. Миний хүү өчигдөр юу зүудэлсэн? Тэгж амар хөөлцсөн байсан гэсэн чинь би таныг нас орж ийнэ зүудэлсэн. Тэгэд өглөөс ирээд зүудэлсэнд амар их баярлсан. Та нас орохгүй сте гэд юулцсан заа. Тэгэд яг ингэ бодсон чинь би бас энэ насн дээрээ ээжигээ нас орж ийнэ гэж зүйлээд уйлчдаг гэсэн заа. Тэгэд ер нь л энэ нас чинь ингээл ээжигээ хамгийн гоё, хамгийн ухаалаг хөөрхөн хүн гэж боддог. ертөнцийг ээжээрээ төсөөлдөг нэг юм нас шүү дээ тий. Хүү маань их уян зөөлөн, сайхан сэтгэлтэй тусч болж өсч хүмүүжж байгаад нь би маш их баяртай явдаг. Би ер нь ээж болсноос хойш миний зан характер, юмыг харах өнцөг, үзэл санаа, оюун бодол гэл маш олон зүйлс маань зөв, эерэг тал руугаа болж өөрчлөгдсөн. Ер нь тэгээ бодоод тахлаар за үр удам маань үлдэх хорвоо ингээд юмыг нэг өмнө нь за би өөрийгөө аваад явчих чадaltaй байх хэрэгтэй гэж хардаг юм л одоо илүүтэйгээр нийгмийн хүрээнд ч юм уу эсвэл арай том хүрээнд далайцтайгаар бодож хүлээж авдаг юм шиг надад санагддгийг. Хүү маань гэхдээ ойрын үед надаас намайг дүүтэй болгоод дүү гаргаад өг гэдэг аюух тэгээд болсон за. Яагаад тэгээд ам бүү мэдчихэж дээ. Яагаад тэгээд таг нь би мэдчихээ. Ангийнх нь нөгөө найз нь дүүтэй болсон байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод тэгээд даан. Тэгээд тэр дүүг нь ээж нөгөө нэг цэцэрлэгээс нь найзыг авахта тэрврээ даваад ирдэг байхгүй юу. Тэгээд жоохон гой санагдсан юм шиг байна. Тэгээ би одоохондоо болохоор ямар ч төлөвлөсөн юм ч бас байхгүй байгаа болохоор тэгэл би бас эрүүлжин дээр очиж дараагийнхын хүүхдийг төрүүлэх талаар бодох хэрэгтэй. Тэгэхээр ч ойрын 3 жилдээ бас төлөвлөсөн юм байхгүй байгаа гэхлээр тэгээд ялцчгүй хойшлуулж таарна л да. Тэгээд өнгөрсөн 7 хоногт илүү хүмүүс маань бүр ингэж хэлсэн за би утгагүй хайртай хүнтэй болоод хүүхдтэй болоод тэгээд би аав болно гэсэн за бүр амирын нийттэй. Намайг жингээ хасч дүү төрүүлж өгөхийг хүлээснээс баг өөрөө аав болчвол илүү хурдан юм шиг санагдсан юм байна шээ. Тэгээд би чи юм жоох юм би яаж аав болох юм? Тэгээд чи хүүхэд яаж өсөхийг мэддэм үү гэдгсэн чинь би яг аав надаа яаж ханддаг шиг хүүхдтэйгээ хандаад аав надтай яаж тоглодог шиг хамтдаа тоглоо. Тэгээд аав намайг хаашаа дагуулж явдаг шиг хүүхдэд дагуулад явхад л болно гэж тэгээдсэн амирын нийттэй. Ер нь л гэхдээ яг энэ насны хүүхдүүд одоо өсвөр нас хүртлээ энэ насны хүүхдүүд бол аав ээжигээ үнэхээр их шүтдэг. Аавыгаа хамгийн мундаг баатар гэж боддог, ээжигээ хамгийн хөөрхөн гүнж гэж боддог гэдгсэн. Тэгээ манай хүү бас хүрхийн намайг амир хөөрхөн гэдэг зааж ихнээсээ. Тэгэд би яг өөрийгөө юу гэж боддгоос үл хамааран хүү манай хөөрхөн гэж хардیں۔ Тэгэд ээж та намайг ингэж цэцэрлэгээс авах гээд ирээд бүх ээж нар зогсчихад та л хамгийн хөөрхөн харагдаад идэв шүү дээ гэдэг заа. Тэнгүүтээ инээдтэй нь болохоор 2 дугаар байранд болохоор хөөхөөгээ ээж орно чигшиг заа ёо айлын хөтөө ээж мичиг хараад идэм аашаа. Тэгээд хүүгийн маань одоо сонирхол хобби нь динозавр. Ер нь ухаан орсноос хойш динозавраар тоглох айгүй дуртай. Тэгээд тэднэрийг айгүй их судална өө.
энэ цэрдийн гал байх, энэ юурийн гал байх одоо яасан хэлсэн чинь тэгэл бүгднгийнхээ онцлогийг мэднэ. Яаж устж өгөө болсон, ямар онцлогтой энэ тэргээл хэвсээ мэдтий. Гэтэ тэр нь надад одоо өөр юм сонирхгүй, ганцхан тэрийг сонирхоод байгаа нь жоохон сонь санагдаад тэгэд би яг динозаврын тоглоом авч өгөх аягүй дургу болсон. Аав нь болохоор сонирхож байгаа юм авч өгөх хэрэгтэй штий гэд тэгээд идэг заа. Тэгэд өөрөө том болоод нөгөө нэг юу болно гэсэн бэлээ би мартчихжээ. За палеонтолог лөө, палеонтологч лөө нэг тийм одоо динозавр судалдаг тийм судлаач болно гэсэн. За хүүбт хоёр өнөөдөр төрсөн өдрийг нь ингээл өдөр шиг нэлээд даруухан тэмдэглэжлээ. Хүү маань бас аавыг ирэхээр аавна гэд торточ авсангөө. За бай бай.